За би бол анимд дуртай. Аним үздэг, манга уншдаг, хамт олон дунд байхыг ч хүсдэг. Одоо үед бас харьцангуй гайгүйж магадгүй, харин намайг дунд ингэж байхад бол аним үздэг хүмүүсийг автоматар галзуу хүн, гаж хүн гэж ойлголт авах тохиолдол бол зөндөө байдаг гэсэн юм шиг. Амар том нүдтэй охтууд, бас айгүй том цээжтэй охтууд. Тэгээ бүр нэг нүд нь улаацсан юм, гүүл мүйлч байх шиг те. Ерөөсөө аним үзэж байгаа хүмүүс энийг харах юм бол мэдээж жоохон сонир санагдан. Тэгээ тэрнээсээ болоод амар хурдан дүгнэлт шүүмжлэлийг бол гаргадаг байсан гэж боддتي. Бас гадаадууд энэ сэдвүүдээр нэлээдгүй их бичлэг хийж гаргаж тавьсан байдаг. Монголчууд бид нар өөрсдөө Аз хүмүүс болохоор бас хэтэрхий их иймэрхүү асуудлуудтай тулгардгүй гэж бодож байна. Ямар ч иймэрхүү кринж бичлэг болон зарим нэг хэтрүүлэгтэй аним сонирхогчд аним үздэг хүмүүсийн нэр үндийг бас л сайн унгаадаг. За тэгвэл өнөөдөр би үеэс үед дамжиж ирсэн том асуултыг та бүхэндээ тавья. Ямар асуулт вэ гэвэл жинхэнэ амьдрал уу, аним уу? Хэрвээ та нар ангитай эсвэл сургуультай краштай бас өөртөө найз өхөнтэй, их нэртэй, сүү тавьсан бүсгүйтэй юу байдгийг ямар нэгэн байдлаар одоо харьцдаг харилцаатай охин эсвэл залуутай бол жинхэнэ амьдрал дээр нэг оноо авлаа. Харин та нар жинхэнэ амьдрал дээр харьцдаг ерөөсөө тийм хүн байхгүй, өрөөндөө аним 2D охиныг болон залуугийн зураг тавьсан утасны чин wallpaper дээр дуртай анимын чин дүр байдаг, дуртай дүрээ бүр үхэн хатан дэмжиж шүтдэг. Унтжаахта зүүдэлдэг бол та нар аним дээр нэг оноо авлаа. За хувьдаа хэдэн оноо цуглуулж байгаагаа тооцож яваа сүүлд нь нийлбэр оноогоо комментэд бичиж шүү заяа. Дараагийнх нь болохоор аним дээр гарч байгаа хоол амттан чихэр жимсийг идэж энэнгээр л өөрийгөө тэжихийг хүсэж гин үү? Эсвэл жинхэнэ амьдрал дээрх бодит сайхан хоолыг идэхийг хүсэж гин үү? Анимыг сонгуул нэг оноо, жинхэнэ амьдралыг сонгуул нэг оноо. Үлэмж битнүүдээр излүүлсэн хэцүү амьдралыг сонгох уу? Одоо хичээлээ хийгээ суухыг сонгох уу? Хэрвээ үлэмж битнүүдийг сонгосон бол аним дээр нэг оноо, хичээлээ хийгээ суухыг сонгосон бол жинхэнэ амьдрал дээр нэг оноо. Хайртай охиныхоо нохой болох байсан уу? Эсвэл одоо хичээлээ хийгээ суух байсан уу? Нохой болохыг сонгосон бол аним дээр нэг оноо, хичээлээ хийгээ суухыг сонгосон бол амьдрал дээр нэг оноо. За эцсийн бөгөөд хамгийн хатуу асуулт. Утас компьютер дээр аним үзэж их цаг өнгөрүүлж гин үү? Эсвэл жинхэнэ амьдрал дээр найз үзтэйгээ уулзаж шин сонирхолтой юмсыг туршиж цагаа өнгөрүүлж гин үү? За нийтдээ хэдэн оноо цуглуулснаа доор комент бичээрэй. Хэрвээ аним дээр илүү их оноо авсан бол та нар анимыг сонгож байгаа юм байна. Хэрвээ амьдрал дээр илүү их оноо авсан бол та нар амьдралыг сонгож байгаа юм байна. Хичээлээ сайн хийгээрэй. Ёстой хэрэгтэй юм байлээ шүү. Би хичээлээ сайн хийгээгүй болохоор одоо ингэж зовж байгаа. Мэдээж аним үзэх гоё. Манга унших гоё. Бодит амьдрал дээрх муу муухай асуудлаас жоохон жолов зогтох гоё. Дуртай зүйлээ үзээ твтэх гоё. Сэтгэл хөдлөө сонирн болтлоо аним цуврал үзэх гоё. Бас Zinon дээр subscribe даруулах гоё. Бүр үнэхээр гүн гүнзгий ухаж түнхээд үнэн сэтгэлээсээ яривал мэдээж 2D бол 3D-гээс илүү биш байх боломжгүй. 3D байснараа бид бүхэн оршин тогтносноороо зураг зураад үг үсэг бичээд 2D уран бүтээлүүдийг өөрсдөө бүтээж байгаа. Тийм биз дээ. Санал нийлэн зү. Ялвэ. Аним охин эсвэл залуу крашлаад хайрлаад явж байгаа хүмүүс байна уу? Байгаа бол би та нарт нэг гоё юм хэлье. Наа чи жинхэнэ амьдрал дээр байдаг шүү дээ. Чам руу чаадчихэд болзон дөрөөд гоё хоолнд орж чадахгүй шүү дээ. Амар гас. Хар ухаанаар бодож үзвэл угаасаа боломжгүй бид бүхэн сэтгэлийн доод гүндээ бүгдээрээ мэдэж байгаа. Тийм биз? Гэхдээ Haikyuu гэдэг волейболын тухай анимыг би гинийхэн өдөө явцсан байгаад шөнө үзэж эхлүүлж байсан. Юу ч бодоогүй, юу ч хүлээгүй зүгээр л үзээд эхлүүлсэн аним байхгүй юу яг миний хувьд. Яг тэр үе мөчөд болохоор би Hinata Shoujo хэмээх үнэхээр аз жаргалтай цоглог үргэлж урагшаа тэмүүлж буй дүрийг хараад яагаад ч юм огшоод ямарваа зүйл дээр үргэлж 100% өөрийгөө дайчилж бүхнээ зориулмаар мэдрэмж сэтгэлдлийг авч ирсэн. Эндээс жижигхэн дүгнэлт хийвэл хүн зохиол бичиж дөрүүд бүтээдэг эдгээр нь угаасаа жинхэнэ биш нүн. Гэхдээ бид бүхэн альва уран бүтээлээс цаадах далд санааг нь сонсож үзэж мэдрээд өөрсдөө амьд бодит мэд болгодог юм байна. Тэр нэг тодорхой дүрүүдийг тэр нэг тодорхой цаг хугацаанд харж, дуурайж, найзалж, сэтгэлдээ шингээж, хаанаас ч олохгүй баяр баясгалыг олдог. Миний хэлэх гээд байгаа санаа нь болохоор уран бүтээл, энэхүү аним, мангануудыг шүтэж биширж үзэхэд гол асуудал биш. Бид нар өөрсдөө хитрхи буруу зүг тийш нь аваачиж сүрэ сэтгэлдлийг дагуулж байгаадаа байна. Одоо жишээлбэл хэдүүлээ яасаж их гаж аним үзэгдээ, тийм биз дээ. Миний бичлэгийг үздэг хүмүүс байх юм бол ямар аимшигтай гаж балай галзуу юмнууд үзэж байгааг мэдж байгаа. Тэгээ зарим нэг хүмүүс амар хүн дээр комент бичиж хүлээж аваад байгаа байхгүй юу? Ерөөсөө тийх хэрэг байхгүй 2D 3D те ялгаагаа бид нар мэдж гин. Хим хэмжээгээ мэдээж тогтоох ёстой. Юм бүхэнд хэмжээгийн цагаараа сайн тогтоож өгөөд үдсэн юмнууд дээр гоё шүүлтүртэй дүгнэлттэй хандцгаая. Сүүлд болохоор яг над руу миний хайртай дүрийг юу гэдэг нэ гэсэн комент аваад эмзэхэн сэтгэлтэй юм болохоор тэр хэдрүүлэгтэй хүнд хандаж бүхэл бүтэн бичлэг хийчлээ. За өнөөдрийн бичлэгээр хамтайсан бүх хүмүүстээ баярлалаа. Энэ хүртэл үзсэн бол лайк болон subscribe заавал дараарай. 100,000 subscriber ойрхон байна да. Хүрээд үзчих юмсан.
Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдорой. Дараа уулзтлаа. Түр баяртай. Хатагтай ноёдоо.